Ихтэй зөвхөнтэй байсан уу? Oh. Бимба. Хоол идэрэ. Хооллоо. Заасан хооллоо. Амар гоё өнөртэй л байсан мөр. Өнөөдөр нөгөө хятад байснаа дурсаад хятад тал хийчихсэн.
Ард идэ ба хоол надад энэ. Тэрмтний чинь хоолыг аягүй гоё хамт оруулсан юм шүү дээ. Энэ дуртай хоорох өндөг хөмдөгтэй. Хайсан мэт. Хосмоо. Хайсаа. Өндөг хөмдөрний хооргоны хийх тусмаа амтны танаар нэмэгдээд байна уу юу? Би илүү нэлцэнхаа хийж сурмаар энэ чадахгүй л юм л та. Жохон арга бол. Хийг өгсрөл өгдөөд байна. Хятад оюутнууд нэг хамт хоол идэв шүү дээ. Тэгэд бандар нь дандаа нэг юм амталсан гахаа мах юм уу дахиад мах авч иддэг байхгүй. Охтууд нь болохоор дандаа энийг авч иддэг шүү дээ мах иддэг. Яг die охтууд нь турхаад тэгэж иддэг юм болоо. Мэдгүй. Мах иддэг шүү дээ амар шинэ. Яг идгээд иддэг. Гэхдээ ихэнх нь дандаа энийг тавьж иддэг. Манай сургуульд гээд 10,000 хүүхдтэйс аахгүй. Тэгээ 10,000 хүүхд чинь ингээд хоолндоо идэх гэж амар очрол нь шүү дээ. Тэгээ очр гарахгүй тул дандаа ийм карттай шууд уншуулаад байдаг. Тэр чинь бүр 2008 9 он гэхэр чинь одоо бас баг 10 хэдэн жилийн өмнө. Тэр амар хөгцсөн байсан. Хоол нь дуусчихгүй юу? Тэр нь жоохон санаа зовхол юм байна. Тэгтээ нэг юм аяг ойлгохгүй байсан. Дандаа гялгарууданд хоол хийж авч байдаг. Халуун шүлөөсөн ч гялгарууданд авч иддэг байсан. Хортой юм аа юм. Тэр нь жоохон тайлбар. Энэ хоолыг өхрийн мах, хоньны мах бараг хийж болох юм шүү. Болно. Аргу нэ. Өөх багтаа жоохон бараа махаар бол хийж болно шүү. Би жоохон багталтай юм шиг үлж сайн помидор идэх хэрэгтэй. Гин толгой ирээд унаад өгвөл яа. Сайн уу. Халбатаа талбатаа гэж. Манай өндөр аюу хортой хоол ижлээ тийм. Энийг үү? Амархан ч уусаа. Мах нөө хэрч тоолох. Мөмний ханаа авмаа бас гоё орж байна. Хажаа цай уу юм. Тэгээд хандлаад авдаг тийм. за. Нэг идэх. Асаад нь. Энэ цайнаар хитэж байсан гоё юм. Харин нөгөө ийм яагаад дүүстэй хэл сургад хамгийн амархан арга тухайн орныхоо хүнтэй үерхэх гэнэ. За. Манай хүн хатад ахтай их надад зөвхөнтэй байсан уу?